За сайн байцгаана уу хүмүүс. Өнөөдөр 4-р ангийн туршлага урлагийн хичээлийг багштайгаа хамтарч явуулнаа. Өнөөдрийн хичээлийн сэдэв мартан, нагтан, зураг зурах тухай. За бүгдээр энэ дотроос эхлээд мартан зургийг зурж үзье. За мартан зураг нь марва буюу улаан гэсэн үгнээс гаралтай. Мартан зургийг улаан дэвсгэр дээр 9 эрдмийн будгаар зөвхөн өнгийн зураасаар зурдаг уламжлалтай. За 9 эрдэнэд алт, мөнгө, шүр, ган, номин, танд, оюу, зис, сууд гэсэн эрдэнэд багтдаг. За төлөөлөлөө алтыг өгшин шар өнгөөр мөнгийг цагаан өнгөн дээр гэх мэтээр бичиж туршилсан байгаа. За улаан өнгийн цаасаа сонгоо аваад мартан зураг зурж эхэлье. За багш нэг байгалийн зураг зурж үзье. За ингээд нар за мартан зургийг зурхдаа эхлээд улаан өнгийн цаасаа аваад улаан өнгийн цаасан дээрээ бүдэг хэмжээний ормыг гаргаж өгнө. За багш нэг нарны ормыг гаргаж өглөө. За одоо багш нэг цаасныхаа яг төв цэгт нь мод зуръя. За бүдгийн хүүхдэд танд зурхад хялбархан байх болов гэж бодоод багш нь за энэ боцорлоо. За ингээд бүтгэн зурж өгөөд за зурж өгсөн. Одоо бүгдээрээ бүдэг зурсан орон дээрээ бичиг ажиллагч ашиглаж гэсэн үг. За хүүхдүүдээ цаасан дээрээ өөрийнхөө зурхийг хүссэн зүйлээ дагаад хийгээрэй. Ингээд багшийн зурж байгаа мартан зураг бэлэн болох төглөө. За ингээд боллоо. Одоо бүгдээрээ өнгийн харан дагаар. За одоо 9 эрдэнэр төлөвлөх юм чи оюугаар бүгдээрээ энэ модныхоо үндсийг нэг сайхан бодоод. За бодлогоо нэгэн жигд бодоход анхаараарай. За одоо бүгдээрээ зуръя. За туршил. За тэгвэл улаан өнгийн дэвсгэр дээр зурсан зургийг дэвсгэр дээр зурсан зургийг мартан зураг гэдэг байна. Одоо бүгдээрээ нагтан зураг зурхыг. Нагтан зургийг зурж үзье. За нагтан зургийг хар өнгийн дэвсгэр дээр зурдаг. За
хар өнгийн дэвсгэр дээр зурдаг. За магтан зураг нь нагва буюу хар гэсэн үгнээс гаралтай хар дэвсгэр дээр 9 эрдэнийн будгаар зөвхөн өнгийн зураасаар зурдаг уламжлалтай. Одоо бүгдээрээ магтан зурган дээр зурсан зүйлээ бүгд та нар багшийнхаа зурсан зургийг ажиглаад өөрсдийн зурх дуртай зүйлээ за та бүхэн зургийг харьцуулаад хараарай. Магтан зураг хоёрын ялгаа нь юу вэ? За мэдээж магтан зураг бол улаан дэвсгэр дээр зурагдсан. Харин магтан зураг бол хар дэвсгэр дээр зурагддаг байна. За одоо тэгвэл хар дэвсгэр дээр зурсан зургийг магтан зураг гэж нэрлэнэ. Магтан зураг. За өнөөдрийн хичээлээр бид одоо магтан болон магтан зургийг зурж сурлаа. За улаан дэвсгэр дээр зурсан зураг бол магтан зураг. За харин хар дэвсгэр дээр зурсан зураг бол магтан зураг байна. За ингээд зургийг харьцуулаад хараарай. магтан зургийг зурж үзлээ. За хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа.